Нүүрсний илүү урхаа марксидрийн 2 дахь өдөртөө бөндөө танилццгаая. За тэгээ өглөө босоод ариун цэврээс агчаад өглөөний цайнд орсон. Өглөөний цайндаа нэг зүсэн пицца каштай л авчаад уул руугаа явсан байгаа. За өглөө тэгээд Монгол Улсын гавьяа шигч Ариунбаатар ахын Монголын өглөө гээд дуугсан хоёр машинда чийл авт тэгээд өглөөний нар мандах нарантай ургалтаад уурхайн зөвлөлдөг байгаа. Маркетлогоо дээр багжаа зоочоод алсыг уулсыг ширтэд тэрэгтлогоогоо амирлангуй сайхан будууд нэг бит рүүгээ харж аваад хэмжилтэндээ орсон. Хэмжилтэндээ ороод өглөө ерөнхийдөө маргамтлалт нэгэн хэмжилтүүдийг аваад явсан. За тэгээ өнөختөр 2 хуваагдаа явчихдаг болохоор амар зэрэг дуусан. Тэгээд өнөөдөр гаршин хэмжилттэй байсан учраас геологуудаа гаршин хэмжилттэй бас 2 зэрэг яваад хурдан дууссан. Өнөөдөр 5 дахь хөрсний уулгынхаа той грейсийг авчгаад дорооно чеклээд ерөнхийдөө пикет хэмжилт хийсэн. Тэгээ кемп рүүгээ яваад өдрийн цайндаа ороод боловсруулалтаа хийчээд буцаад уул руу явсан байгаа. Уулан дээр сүүлд вирач дисгийн өргөсгсөн замаа хэмжиж аваад уулан дээрх ажлуудаа чеклээд ерөнхийдөө гайгүй байсан учраас кемп рүүгээ буцаа явсан. Буцаж ирээд дадлангийнхаа хэмжилтийг боловсруулад датаг нэг болчгаад ерөнхийдөө тайлан дээрээ сууж эхэлсэн байгаа. Тэгээ би тайлангаа микромайн автокад civil сурпак ашиглаад ерөнхийдөө хийдэг байгаа. Тайлангаа дуусгачаад орой хоолндоо орсон. Орой хоолндоо 5 буу зөндгөн салааттай л авчаад галтгооны зүүн талд нэг манай ажилчдын дунд анхад тэмцээн болж исэн хайлт харчаа гадаа гоё ус учраас гадаа сайхан сакс тоглож яваад оройг өнгөрүүлээд сах усанд ороод өрөөнд ороод сайхан амарсан байгаа. За сайхан амраараа миний Монголын ард түмэн маргаашийн влогоор эргэн уулзцгаая. Let's go.